Амрын гэрээ үзэгчтэй батлан хамгаалах бодлого зориулт зэвсэг түвшний үйл ажиллагааг сурталчин таниулах зорилготой эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн эхэнд салбарт өрнөсөн мэдээллийг хүлээн авна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж, хүний эрхийг тэгш хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулахаар тунхагчсан билээ. Тус өдрийг тохиолдуулан бусдын төлөө буян төлс төрийн бус байгууллагын санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй авьяаслаг иргэдийг дэмжих тэгш дүүрэн улсын анх дугаар урлагийн фестивалыг тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Энэхүү фестивалыг батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабын дэмжлэгтэйгээр Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны эмэгтэйчүүдийн клуб санаачлан зохион байгуулан дэмжиж оролцсон юм а. За зохион байгуулалтанд бол одоо дэмжиж оролцож байгаа нэг 25 хүн байна. За одоо энэ гадна зааланд болохоор энд одоо дандаа гар урлалын бүтээгдэхүүнүүд гаргаад ирсэн үзэсгэлэнгийн гаргасан нийтдээ нэг 40-од зохион байгуулж байгаа хүнтэйгээ нийлээд 40-од хүн байгаа. Нийт ер нь бол бид нар нэг 200 гаруй хүний одоо яг хамруулсан арга хэмжээ байгаа. Дотор бол дэмжиж байгаа 700 хүнээс одол байна. Тэгш дүүрэн улсын анх дугаар урлагийн фестивальд нийслэлийн 9 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд цаатан бүжиг, бие биелгээ, эх орны сэдэвт бүжиг, дуу болон уран гимнастикийн үзүүлбэрийг төлөвлөсөн юм а. Уг тоглолтыг Цэргийн дүүжийн эрдмийн чуулгын Ахмад уран бүтээлчид бэлтгэн найруулжээ. Би болохоор яг энэ фестивальд нь одоо аав зэрсэл болон сонсголын иргэдтэй ингээд тохионы хэлээр дуулж өгсөн. Манай аав ээж болохоор өөрсдөө бизнес хэрэглүүлдэг. Тэгээ хоёулаа сонсохгүй яач чаддгүй. Тэгээ би аав ээжийнхээ чих хоол хоёр болдгоо. Тэгээ дандаа аав ээжтэйгээ цаг бүр юу нь болоод цуг авдаг аав ээжтэйгээ. Тэгээд аав ээжтэй орчуулгыг чийж өгдөг. Ер нь иймэрхүү хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйл ажиллагааг ингээд улс нийтээрээ те айгүй их дэмжиж төрийн байгууллагууд дээр ч гэсэн ч юм уу ингээд ийм үзэсгэлэн гаргуул бас их зүгээр юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээ бид нар чинь ингээд мэдээлэл муутай энэ Монгол улсад чинь бас хэцүү л дээ. Гэхдээ бас дандаа юмыг бас муугаар хаад байж болохгүй л дээ. Бас гэгээлгээр бас харах хэрэгтэй. Гэхдээ хүн өөрөө байнгын хөдөлмөрлөж яах хэрэгтэй. Ер нь би ийм гээд өөрийгөө ер нь гаргууд хаях хэрэггүй. Одоо жишээлбэл тэгэхэд би энэ зургийг 2-3 сар зурсан жишээний. Тэгэхэд би бүр яана чадахгүй байхдаа гэж бүр амар их шантарч исэн байхгүй юу. Тэгэл энэ бүхний ард гарсныхаа дараа би амар их өөрөөрөө бахархдаг. Тэгш дүүрэн фестивалаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол үйлчлүүлэгч, сурагч, ажиллах хүч, баялаг бүтээгч, нийгмийн идэвхтэй гишүүн гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээхэд оршиж байгаа юм а. Цаашид энэхүү фестивалыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөжээ. Бэрхшээл саадгүй нийгэм байгуулах үйлсэд Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны эмэгтэйчүүдийн клуб дуу хоолойгоо нэгтгэж ажиллахад бэлэн гэдгээ энэ үеэр илэрхийллээ. Дашрамт дуртахад Монгол Цэргийн музейн нийгмийн бүх давхаргын иргэдэд тэгш хүртээмжтэй үйлчлэх үүрэг хариуцлага нэмэгдүүлж, Braille үсгийн музейн үзмрийн танилцуулга бэлтгэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх хүндрэл бэрхшээлгүй орчныг бүрдүүлсэн учраас 2014 онд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй музей хэмээх батламжийг хүртсэн юм а. Эх орны төлөө нэвтрүүлэг үргэлжилж байна. Бүгд найрамдах өмнөс удаа улсад 2013-аас 2014 онд зэвсэгт мөргөлдөөн иргэний дайны хүнд цаг үе тохиож байсан. Тухайн цаг үед Монгол Улсын зэвсэг төвчний мотуудлагын батальоны 3 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байсан. Тус цэргийн багийн талаарх баримтат киног бид эх орны төлөө нэвтрүүлгийн өмнөх хэсэгт хүргэсэн бол үргэлжлэлийг хүлээн авна. Ингийн сахилах болон олон улсын ажиллагаанд бол сэтгэл зүйн хангалттай асуудал бол нэг номерын асуудал байсан гэж би боддог юм бол. Тэр зүйл манай багт бол манай ээлжинд бол нэг номерын асуудал байж ирсэн. Энд байж байгаа явцдаа бол ерөнхийдөө цагийн байдлын ямар нэгэн нөхцөл байдал үүсгэхэд хязээд бэлэн байх хэрэгтэй гэсэн одоо үүрэг даалгаврыг бид нар авч явжсэн л да. Эндээс явахтаа ч гэсэн одоо бид нар бас нөгөө ер нь бол ар гэрийн баталгаа гэж авдаг. Ар гэрийн баталгаа гэж авахд бол тухайн цаг газар орон дээр тийм ээ одоо ямарваа нэгэн одоо эрсдэлтэй юм болоход одоо ар гэрийн зүгээс одоо гомдол тийм одоо юу гомдлгүй гэсэн одоо тийм гарын үсгийн баталгаа энд үлдээдэг.
Тэрийг бол яг тухайн үед яг тэрнийх автаа учрыг мэдээгүй явж исэн. Ер нь бол тийм дайны байдалтай газар очиод бид нэр эргээд бараг тэндээс эсмэнд ирэх үгүй юу гэдгийг бол бид нэр ерөөсөө төсөөлөөчгүй явсан. Яг тэнд очисон хойно тэр анхны буун дуу сонсоод тэгтээ би тэр үгний утгыг аягүй сайн ойлгочихсон. Яана энд чинь амьд очихгүй байх бас магадaltaй юм шүү дээ. Яна одоо нэг 3 охин тэгээд үлдсэн шүү дээ гэж бодохоор өөрөө ирэхгүй дотроо бол уйлж байсан. Гэсэн хэдий боловч бид нар бол зэргийн тангараа өргөсөн зэргийн албаагч. Баклоны хангалтын роотын 1-р шатны эмнэлэг нь 5 их эмч, 6 совилогч, ариун цэврийн зааварлагч, жолооч механикч, жолооч дамнуурчин, ариутгах зэрэг нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй үүрэг гүйцэтгэж байлаа. Өмнөд Судан улсад үүссэн нөхцөл байдал, Бенчин хотод болж буй зэвсэгт мөргөлдөөн Баклоны эмнэлгийн ачааллыг асар ихээр нэмэгдүүлсэн. Зэвсэгт мөргөлдөөний улмаас буудуулсан, цавчуулсан, түлэгдсэн шаргатай иргэд маш ихээр ирж байлаа. Буудагдсан, цавчигдсан тийм шархтай хүмүүс за тэгээ ганц нэг хүчндүүлсэн хүмүүс ч ирж ирсэн. За жирэмсэн өмнөх ч бас хүчндсэн тохиолдол байсан. Тэрийг бол манай эмэгтэй эмчнэр эмч үзэж шийддэг. За би шархдагсад буудагдсан хүмүүсийг бол их хөвчлөө үздэг байсан. За тэгээд номон дээрээс л уншдаг одоо бууны шарх орсон нөхөн жижигхэн гарсан том байдаг гэдгийг одоо номноос уншиж ирсэн бол тэнд бол өөрийн биеэр нүдээр харсан. За тэгэл тэр шөндөө бол данал буудуулсан, цавчигдсан, сэлмээр цавчуулсан том шархтай хүмүүстэй л тусламж үзүүлэл машин дотроо оёол одоо машины гэрэлд оёол тэгээд л үзүүлж исэн. Тэгэхэд бол эхний өдөр тусламжаа үзүүлчихэл бааз дээр одоо энэ өөрсдийнхөө эмнэлгийн байран дээр ирэхэд бол манай сувилагч нар бүгдээрээ тойроод ямар шүү байна, хар хүмүүс ямарын одоо судас нь харагдаж байна уу, тэрийг болохоор одоо бас тусламж үзүүлэхэл бодчих. Бид тэгээд ээлжийн системд ороод ажиллаж исэн. Ер нь манай ээлж болохоор 9 сар өрөг гүйцэтгэхэд дайн байлдааны нөхцөлд гадны 1100 орчим хүнд бол анхны тусламж үзүүлсэн. Эхний ээлжинд бол бидэд өвчин намдаах, мэдээ алдуулагч хийгээл хойж зэгцэлдэг байсан бол сүүлдээ нөгөө бөөнөөр ирэхээр ямар нэг өвчин намдаалтгүй шархны анхдах зэгцэлт хийгээд оёход бол ганц яа ёо гэсэн дуу чимээ байхгүй. Одоо тийм татганж матганс юм байхгүй, их өвдөлт даадаг хүмүүс шиг санагдчихсэн. Би тухайн ажиллагаанд явахдаа 3 газар 3 хүүхдийг хөөж авсан. Шөнийн 11 цагийн алданд бид нарыг бүгдээрээ тэр энгийн иргэдийг хамгаалтанд гараа, эмч ч гэсэн гараа шүүгээд дээ гараа зогсож ирсэн. Нэг хүн босч ирсэн. Энд эмч байна уу? Энд их төрөх гээд байна. Тусламж хэрэгтэй гэсэн. За тэгээд дагуу яваад очисон. Ер нь бол төрөхтэй өгсөн. Тэгээд юмыг яаж битгүүгээ баазаас агартаа угаасаа бид нөгөө өнднийхөө 2 талын калафанд ариун биелий, нөгөө стрелний буюу мисасли биел. Тэрийг гаргаж ирээд ягаад шууд доктор үзлэг хийсэн. Тэгсэн чи ер нь бол 3-4 хуруу нээлттэй болсон. Ер төрөх бэлэн болсон байсан. Тэгэнгүүт ээжийнх нь нөмөрчээсэн цоохор одоо даавууг нь дэвсээд тэгэл хүүхдийг хөрж аваад хүүхдээ гаргаж аваад ихийнх нь хэвлэлээр тавиад хүүгээ тасалгаас хайж хэрэгтэй болж байгаа. Хайж байдгүй тэгээд өөрийнхөө хутгаа гаргаж ирээл хүүгээ таслаа. Тэгээд ээжд нөгөө даавууд ингээд хүүгийн сайхан ороогоол ариун биенээр боогоол тэгэл ээжд нь өгчээсэндээ ихний хүүхд. Тэнтгийн эмэгтэйчүүдийг харж байхад бол бүр үнэхээр сэтгэл өвдөн. Өмсөн гуцсан нэг юм таавчиг хөлөндөө таавчиггүй бол хөл нүцгэн улаан хөлөөрөө газар одоо тэр шорон дээр явж байгаа. Тэгээ нэг цаохор даавар биеэр очдог. Одоо тийм л өмсгөлтэй, тийм л эмэгтэйчүүд. Манай ээлжинд бол ер нь бол Монголд үзэхгүй маш их юм болсон. За 14 оны 2 сард газрын минэнд 2 машин өртсөн 10 гаруй шархдагсад бөөнөрөө манай эмнэлэг дээрээс тусламж авч ирлээ. 14 оны 3 сарын 9-нд онгоцны осол болж исэн 3 нисгчийг бид хэд бас одоо байдгал бүхэл энэ тарай бүх юма хэрэглэл дараагийн шат руу шилжүүлж исэн. Сүүлдээ сонсоход 3 аймаг гарсан л гэж сонсогдсон. Тэрэн дээр болохоор манай эмнэлэг бол өөрсдийн нөөц бүх хүчил төрөгч мөрөгчөө
хэрглэж байлаа. Холбоогоор ярьж байгаа мэдээлэл бол бүр өстэй зүрх шимшрмээр юмнууд зөндөл ирж байсан. 6 настай охин хүүхдийг 3-аас 4 хүн хүчнээд тэгээд хүчндүүллээгээд ирлээ. Одоо нэгсэндээ манай одоо Монгол цэргээс одоо хаврал ирж штэ. Тэгэл өөрийнхөө хүүхдийг зүйрлэж шишиж боддог. Болдогсон бол нэрээ нэг ч гэсэн хүүхдийг аваад явж болдог бол аваа явчихсан даа л гэж бодогддог гэсэн нэр. Тэр бол үнэхээр бүр нүд халтарна. Эцэг хийн ч юм уу нэг том хүнийг алчиж байгаа байхгүй юу? Тэр хүүхэд нь уйлаа суунгууд нэг цэрэг аваад явчихж байгаа байхгүй юу? Жохон охин байгаа. Тэнгүүт тэр охиныг миний нөгөө ажиллах цэгт дээр ойртоод ирэхээр нь би шалганаа онгоол гэж хэлээд наад хүүхдээ наад өгчөөж би нүүбийн цэрэг байна гэсэн. Харин ашгүй аваа өгч. За манай Ахмад Тэмүүлэн заяа нэг хүүхдээ дайны хөлөөс аварч байна. Ялгаагүй энгийн иргэдийг хамгаалах ажиллагаа явуулж байгаа байхгүй юу? Гэхдээ тэр бол яг байлдааны үед яг шууд шийдвэр гаргачихж байгаа юм. Тэр хүүхдийг аль болох дайны хөлөөс холдуулаад Нэгдсэн улсын байгууллагын нүүбийн анпол буюу нүүбийн цагдаад хүлээлгэж өгөөд протоколдоод ингээд өгөх ёстой. Өмнөд Судан улс иргэний дайны байдалтай Бенчүү хотод буундуу тасраагүй байсан хэдий ч баазын хамгаалтанд байсан орон гэрээсээ дайцсан иргэдийн лагерт иргэн цэргийн харилцааны хүрээнд уулзалт өдрөдөг зохион байгуулж нутгийн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусам зүйлчилгээг үзүүлж байлаа. Мөн улсын нөхцөл байдлын үед цэргийн алба багштын сэтгэл зүйг доктортой байлгах үр гүйцэтгэлийг хэвэн явуулахын тулд цэрэг дайчдынхаа урам зоригийг сэргээх олон ажлуудыг хийсэн. Ер нь бол цэрэгт сэтгэл зүйн бэлтгэлийг аль болох доктортой байлгах тэр юмыг л хамгийн ихэнд барьж аваад тэгэл ер нь аль болох дарамт үзүүлэхгүй байх тал дээр явсан. Хоёр тал байлдаад хизээш цогцсоо шарилаа цэвэрлэхгүй. Бид нар нүүбийн хамгаалалт аваад цэргийн хамгаалалт аваад одоо том трактортаар одоо шарил одоо цоглуулж устгах булшлах ажилд гарна. Гарахад одоо нэг салаач юм уу томилогдоод бусд нь хамгаалалт аваад гарч штэ. Тэгэхээр тэр дотор нөгөө Монголд энд бас арга ирнэ нас орчихсон ч юм уу. Ийм цэргийн албагчийг явуулах их хүндрэлтэй. Тийм болохоор тэр судалгааг маш сайн авч ажилласан тулдаа цэргийн албагчд маань сэтгэл санаа өндөр өсгөж байна. Батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх бэлтгэлийг өндөр түвшинд явуулж, болзошгүй нөхцөл байдалд ажиллах дадлаг сургуулиудыг сайн хийсний үр дүнд цэргийн алба багштын сэтгэл зүйн байдал харьцангуй доктортой байсан. Гэсэн хэдий ч өдөр бүр үхэл хагцал, өжирсэн хүүхэд, өвчин шаналл зов хүмүүсийг харах амар биш. Дэрэгдэн бөмбөг тэсэлж, дээгүүрэн сум эсгэрсэн хүнд нөхцөл 9 сар үр гүйцэтгэн гэдэг хэлбэр биш. Тэгэхээр энэ одоо тухайн үед бол ер нь цэргийн дарга хүний чинь хамгийн гол шалгуур бол хэрэгтэй цаг зөв шийдвэр гаргах шүү дээ. Тэгэхээр яг л тухайн цаг үед одоо би жанжин штабын орлогч дараагаар одоо ажиллаж явах үед л одоо надтай одоо манай Эрдэнэт холбогдож цагийн байдал одоо маш хүнд нөхцөл байдал руу шилжлээ. Маш олон энгийн иргэд одоо амь насаа даалдлаа. Зэвсэгт одоо мөргөлдөөн яг баазын хажуугаар одоо өнгөрч байна. Гэт одоо ингээд одоо яг л цагийн байдал одоо хүндэрсэн бүх нөхцөлийг ярьсан. За өдөр шөнө одоо бүхэл цаг үед одоо манай Эрдэнэт бол одоо яг тухайн хүнд цагийн байдалд одоо цэргийн багаан зөв одоо өдөртөө чиглүүлж цэргийн баазуудын аюулгүй байдлыг хангахаас гадна энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах дайны хөлөөс одоо зүгтэж явсан одоо олон улсын одоо ажилчдыг одоо хамгаалж аюулгүй одоо газарт хүргэх гэдэг одоо их хүнд дүүргүүдийг одоо биелүүлж энэ явж ясан. Тэгээд манай энэ 3 дугаар хэлж бол үнэхээр энэ хүнд цагийн байдлыг одоо давж үүр гүйцэтгсэн. Нэгдсэн улсны байгууллагын мандаттай өмнөд Судан улс дахь анимис ажиллагааны цэргийн хүчний командагчийн тушаалаар 2014 оны 4-р сарын 10-наас 5-р сарын 1-ний өдрүүдэд нийслэл Жуба хотоос Балакал хот руу усан замаар нэгдсэн улсны байгууллагын түлш хүнсний барааг тээвэрлэх ажлыг эхлүүлв. Уг тээвэрлэлийн хамгаалалтанд Энэтхэг улсын цэргийн алба багчтай хамтран Монгол улсын 4 цэргийн алба багч үр гүйцэтгэхээр томилогджээ. За ингээд томилогдоод бид нэр бааз дээр явах бэлтгэлийг эхлээд хангасан. Мэдээж тэр хүн бидний явж байгаа чинь хоол, хүнс дээр хүний үүрийн хэрэгсэл, замны бүрэн бүтэн байдал, ажиллагаа ямар гэх мэтийг шалгаад бид нар бол Жуба хотод очсон байна. Тэр 750 км замыг одоо усан замаар туулна гэдэг бол мэдээж одоо бид дөрвийн хувьд бол бас анхны одоо тийм сонин тохиолдлоор одоо бид дөрв бас ингээд томилогдож одоо үүрэг гүйцэтгсэн. Ахмад мөх хотоор ахлуулсан Монгол цэргийн алба багчид нь усан тээвэрлэлийн үед холбогч офицерууд болон багийн ахлагч нарыг орон нутгийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд жижиг заваар хүргэх, орон нутгийн болон ардын чөлөөлөх армийн удирдлагуудаа уулзах үед мөн заваар эрг рүү зөөх, усан эргүүл хийх зэрэг үүрэгтэй байлаа.
Гэвч ерөнхийдөө бид нар ч бол нэгдсэн үндэсний байгууллага гэдэг утгаараа газраарч бай, усаарч бид нар явахдаа нэгдсэн үндэсний байгууллагын далбааг мөнгөнд мандуулж явдаг. Ягаад гэхээр нэгдсэн үндэсний байгууллагын цуваа явж шүү, нэгдсэн байгууллагын цэрэг явж шүү гэдэг орон нутгийн нэгсэнд бол харагдахаар анхааруулахаар. Гэтэл тэд нар нөхдүүд маань тэрийг үл ойшоогод бид нар лөө бол халдлага үлдсэн юм болсон. За энэ халдлага маань нэгсэнд бол 10 цаг 30 минутаас 12 цаг 30 минутын хугацаанд 2 цаг тасралтгүй явагдсан. Буундуу ингээд нэг төрхөн намжих хооронд ерөнхийдөө одоо тэр бааз руугаа энэ мэдээг одоо маш хурдан хүргэх одоо тийм үүрэг байсан. Ягаад гэх юм бол одоо тухайн үед одоо надад одоо Эмирсат Троя гэдэг одоо хоёр сансрын станц хоёулаа надад байдаг. Сансрын холбоогоор олдоо орж ирсэн. Тэгээ энд одоо ингээд бидний барж руу ингээд халдлага эхэлж байна. За одоо эднээс эхлээд ингээд жижиг буугаар буудаж байна. Автоматор буудаж байна. Дараа нь пулмотор буудлаа. Одоо сүүлдээ гарант мотор буудлаа гэдэг ингээд. Тэгээ яг одоо ингээд уцаар ярьж явах тэнд ингээд буудалд нь сусгаж байгаа. Тэгээ ингээд холбоо тасрал. Тэгэл юу болов яав гээл тасралтгүй тэр галан дунд ерөөсөө ингээд шууд мэдээж зогсоод холбоонд орж болохгүй. Дээшээ харж ингэж хөвтөж хагаад одоо нэг гартаа одоо GPS-ийнхаа солилцлыг хийгээд нөгөө гараараа одоо бааз руугаа холбоонд орж одоо өөрсдийн солилцлыг ороод тэгээ тэр хооронд одоо бас их удаа ярьж чадахгүй ерөөсөө нэг 10-20 секунд за бид нар энэ солилцол дээр ийм байдалд орлоо гэж ерөөсөө тийм байдлыг гэж ярьсан. Халдлагыг болж эхлэх юм нь бол би ч аягүй тайван байсан тийм чинь одоо дуулга муулга тайлцсан, гасаж өгсөмжөө тайлцсан. Аягүй тогтоо байжсэн юм аа урд. Тэгэл эхний тэр буун дугаар л хоошоогоо тэр зэвсэг зэлсэн шүүгээ гүйж очоод тэр нэг төмөр контейнер дотор байсан л та бид тэр тэнд очоод тэрээс хамаг ямаа зүгөөл тэрөөсөө л сум дээгүүр л байсан. Тэрөөсөө шунгнаал байсан, доогор хөвтэй лайлуулах доошо мөлгөөл явжсэн. За тэгээд тэрнээс ерөөсөө нэг төд удалгүй 20-30 минутын дараа одоо эхний шархтгцад буюу одоо манай Монгол Улсын цэргийн албаагч ихтэй шархтсан. Тэгээд Непалийн цэргийн албаагч нар за мөн орон нутгийн одоо том хөлөг онгоц одоо жолоодож явсан орон нутгийн иргэд мөн шархтсан. Яг миний хажуу талд нэг дэлбэрэлт багсан яг. Тэгээд тэрийнхэн хугацаанд нэг ерөөсөө ойхоо алдсан байсан л та. Яг мэдхгүйс. Тэгээд нэг сэрхэд би дээшээ харцсан тэр нэг завны нэг нөгөө тал манай хүн л намайг тэр чирж явуулсан юм шиг байна. Надад их ойрхон дэлбэрэлт болсон учраас би тэр дэлбэрэлт цохиулсан байсан. Тэгээд тэр хүн зур босч ирээл юу болов цагийн байдлаа үнэлээл тэгээд дайлуулах доошоо нөгөө хүмүүстэй туслаад тэндээс нутгийн иргэд тэр нэг хүмүүс нь нэлээд олон хүмүүс шаардсан байсан. Тэн дээр одоо манай гур бол маш сайн ажилласан. Непалийн цэргийн хүмүүсдэр нөгөөд нь жоохон зарим нь байлдаад бол завгүй байгаа юм байна. Тэгэхээр эмч маань юу ч байхгүй. Манай гурван цэрэг бол тэгэхээр тэнд бидний уух ус гэж одоо канистртэй явж ирсэн л да цэвэр уснууд. За тэрийг аваад тэр бэлэн хоол гэдэг байгаа. Илүү хоолноос тэгэл эсийн нэг саархинал аваад хийгээл глюкозыг хүн бүхэнд өгөөл. Тэгэл байгаа юмараа бид нар ч бие нэг оргоод боогоод ер нь бол яг ингэж л явсан л та. Тэгэхээр манай цэргүүд бол тэн дээр харьцангуй одоо тэр гадаад юм цэргүүд бол тэр орон нутгийн ардууд бол анхны тусламжийг бол яг энд бол манайхан л үзүүлсэн. Өөрсдөө ч надад ч гэсэн энэ дээр анхны тусламжийг манай эдгээр үзүүлжлээ. Тэгэл миний мэрэгжил чинь би ч өөрөө байлдах мэрэгжилтэй хүн биш. Алхаар бэлдэгдээгүй аврагчаар бэлдэгдсэн учраас тухайн яг тэр нөхцөл байдал ерөөсөө шууд тусламж үзүүлээд ихсэн. Ерөөсөө манай удирж исэн мөнх хотод төрөндөө манад галалж болохгүй хамгаалт чинь та нарын үүрэг зорилт бол өөр тийм учраас гал хийж болохгүй шүү гэсэн хэмжиглэх учраас бол гал нэгээгүй. Ер нь бол яг цамхаг дээр би өөрөө гарч харсан л да. Яг цамхаг дээр гарахад бол эхний галууд бол ерөөхдөө дандаа ойрын зайнаас бол дандаа автоматар явсан. Ширэнгэн дундаас. Ерөөсөө эхний нэг 10 гаруй сум гарсны дараа л ерөөсөө шууд гарид мотор буудаж одоо манай моторыг буудаад манай одоо хөлөг онгоц одоо ерөөхдөө тэр 120-30 м одоо тэр 1000 нот хүчтэй хөлөг онгоц ерөөхдөө нийл мөрөн дээр бүтэн эргэлдсэн. Бүтэн эргэлдээд одоо яг тэр одоо халдлага болж байгаа тал руу буюу одоо баруун гарт руугаа одоо ерөөхдөө яг наалтаад яг зогссон. За тэгээд ерөөсөө яг тэр гал ерөөсөө тэрнээс хойш ерөөсөө намжаагүй. Тэгээд бид нар лөө ерөөсөө миномот 14.5 мм-ийн одоо пулемот. За тэгээд ерөөсөө автомат үргэлжилсэн гал ерөөсөө тасралтгүй явагдсан. Тухайн үед яг юу болж ирснийг бол одоо мэрэгжлийн усуд бол ойлгож байгаа байх та. Миний хувьд бол ер нь бодоод тохиол халдлаганд өртөж байна. Сумаа цэнгэлж гисэн, самгаа татчихсан, гал хамгаалагч хаалттай байлгаж гисэн. Гал нэ гэсэн тохиолдолд бол нэхэд бэлэн байсан. Тухайн үед бол үнэхээр амар байсан.
одоо дахиж одоо юу гэдэг байгаа гэр бүлтэйгээ уулзахгүй байх вэ? Дахиж одоо иймэрхүү тохиолдолд одоо энэ хэрвээ ингээд 90 удаа үргэлжлэх үү гэдэг одоо ер нь бол айдас бол хүнд бол айдас гэдэг юм бол маш их байсан. Яг тэр ажиллагаанаас одоо буугаад хөрж ирэхэд бид түрүү хүндэтгэлийн энэ дээр гаргаж байгаа багийг нэг часаалахлагаар урдуур ингээд халах гэсэн. Тэр үеэр нь одоо миний сэтгэлд додоос дод үлдсэн байдیں۔ Маш их сайхан байсан. Тэгээд маш их хүндэтгэлтэй тэр чинь тийм юм. 2014 оны 4-р сарын 14 газрын тосны үйлдвэрт тулсан мөргөлдөөний улмаас шархсан Оросын холбооны улсын 5, Украин улсын 1, Кени улсын 1, орон нутгийн 3 энгийн иргэдийг баазын байрлалд орж ирэн эмнэлгийн тусламж үзүүллээ. Зэвсэгт мөргөлдөөн хийж байгаа нөхдүүд зам дээр гараад ирж байгаа. Буутай, гарантматтай тухайн цуваг зогсоочж байгаа. Нөби. Тэд нар чинь шууд хажуудалд одоо өөрсөндөө хоорондоо яг л хэдхэн метрийн зайдал буудалцаал биднэрт ямар нэгэн явах боломж юм өгөхгүй. Та нар хаашаа явж байгаа. Тэдний хувьд бол энэ нөбийн цуваа явж ийн гэдгээр өчнөө өмнө нь болохоор халдж исэн түүх байдаг болохоор яг л тэр түүхээр л бид нар удирдлагуудын хувьд бол маш хурдан маневр хийгээд тэндээс хэрхэн яаж нэгдүгээр цуваагаа халдгад өртүүлэхгүй хүн шиг хоёрдугаарт нөгөө нэг гол зорилго нь тэр гадаад иргэд байгаа дээр очих нь гол зорилго байсан. Яг буудалцааны бүсэд өмдсөн маань нефтийн үйлдвэр маань байрлаж байсан. Нефтийн үйлдвэр дээр очиход гадаадын иргэд айд сандарсан төгшөөрийн байдалтай албан хаагчдын орон сууцыг бол автомат пулемоторч хүчсэн байдалтай техникүүдийнх нь цонхыг хагалсан, суудлын утгаар ярсан, хянах самбарын цохиж хагалсан аккумулятор зэргийн тонсон байдалтай дүр зураг өгтөж авсан. Бараг тэнд бүтэн байшин, бүтэн одоо тийм сэндвичийн барилга үлдээгүй байж дэлбэлхийн дэлбэлээ тэр тухайн дээр одоо нефт буюу газруудаас олборлж байгаа бааз дээр 2014 он 4 сарын 16 17 цаг 53 минут болж байна. Бэлтгий хотын төвийн дээрээс хүмүүс татан гаргалт хийж байна. За манай Монголын цэргийн албаагчид хамгаалалт авсан байрлалтай нийт 9 нэгж техниктээр хүмүүсийг ачиж хийж байна. Энд маш олон тооны шалгагдсан иргэд байгаа. Цагийн байдлын маш хүнд нөхцөлд батальоны удирдлага, дарга захирагчдын мэргэжлийн ур чадвар, цаг алдалгүй гаргасан оновчтой шийдвэрүүд, бие бүрэлдэхүүний эд зэрэг авхайлтсан ба шуурхай ажиллагааны үр дүнд нийт 2203 иргэнийг дайны хөлөөс татан гаргаж амь насыг аварсан юм. Үүний дотор гадаадын 10 гаруй орны олон зуун иргэдийн амь насыг ч хамгаалж чадсан юм. Монгол улсын энхийг сахиулагчдын энэхүү баатралг үйлсийг нэгдсэн үндэсний байгууллагын удирдлага, анимис ажиллагаа болон хүчний командуудын зүгээс өндөрөөр үнэлсэн юм. Тухайн үеийн одоо ерөнхий нэрийн бичгийн дарга дүгнэж хэлэхдээ энэ нь бол нэгдсэн үндэсний байгууллагын түүхэнд ажиллагаануудад болж байгаагүй юм цэргийн ажиллагаа болжээ гэж өөрөө дүгнэж хэлсэн байна. Тэгэхээр энэ энхийг сахиулах ажиллагаа бол үнэхээр одоо хүн далд энийг одоо нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нэрийн бичгийн даргасан одоо даг хамаршилт хэлсэн байдаг шүү дээ. Энхийг сахиулна гэдэг бол цэрэг хүн зориулсан ажил биш ээ. Гэтэ түүнийг цэрэг хүн л хийж чадна гэж. Тэгэхээр үнэхээр төвөгтэй ажил Эрдэнэтийн хувьд бол өмнө нь цэргийн баг удирдах талаар бол одоо мэрэгжсэн энэ энхийг сахиулах ажиллагааны тасар их туршлагатай болсон байсан учраас тэр тухайн хүн цагийн байдал хамгийн зөв шийдвэрийг гаргаж энэ цэргийн багийг одоо үүрэг гүйцэтгэхэд ямар нэгэн одоо цэргийн албан хаагчийн одоо хохирол гэмтэл одоо гүйгээр одоо энэ одоо хүнд цагийн үеийг одоо давсан байдаг. Манай тэр залуучуудын хувьд бол ингээд жинхэнэ дарийн утаа үнэлсэн юм агуу баатрууд байхгүй. Тэгэхээр тэднэртэй бол энэ тэмцэлтүүдэр одоо тэр цаг үеэ гархан дурсаж тэр хамт олноо улам бэхжүүлж эргээд бол Монголын зэвсэгчэндээ улам тийм өлгөр дуурайл болж чадах ийм үүргээ сайн биелүүлээсэй гэж залуучуудаа ерөөё. Бидэнд мэдээж айдас бий. Эх орондоо ээж аавда хань жил үр хүүхэдтэй хайртай бүхэндээ эрүүл сарвал эсэм мэнд очих хүсэл бий. Гэхдээ тэдэнд эх орныхоо өмнө өргөсөн тангараг, нэгдсэн үндэсний байгууллагын өмнө хүлээсэн нэр төр, ариун үүрэг хамгаас чухал байсан билээ. 850 хүнийг амьд товцорч өгдөг. Хэцүү. Энийг хүн хариж явсан багийн дарга л. Тэгээ бидний дундаас бас сайхан аавын хүү охтууд бас Бурхны оронд очсон байгаа. Тэдний өвд бас хөдлөсөн.
Дэлхийн хамгийн утган улс болох бүгд найрамдах Өмнөд Судан улсын дотоодын аюул хүйтэд ард түмний амар амгалан амьдралын энхий мананд Монгол зэрэг өнөөдөрч зогссоор байна. Намайг Мажук гэдгээ. Би энэ нутгийн уугуул оршин суугч. Бентиотын иргэн хүн. Хотмон 10 жилийн өмнө болсон аимшигтай дайн тулааны хөлд сүйдсэн нь үнэхээр харамсалтай. Энэ орчмын газар нутаг буюу Рубконо гэх мэт хэд хэдэн суурин газар олон зуун гэмгүй номхон ард иргэд амь насаа алдаж бие сэтгэлээрээ хохирсон. Тэр аимшигт мөргөлдөөний үед Монголын 3 дугаар батальоны цэргүүд бидний төлөө байж олон мянган энгийн иргэдийг дайны гал дундаас аварч хамгаалсанд бид маш их баярлаж явдаг. Үнэхээр аимшигтай байсан тэр үед бидэнтэй хамт байж хүүхэд, эмэгтэйчүүд, өтгөс буурлууд гээд энгийн номхон ард иргэдийн амнаас эрүүл мэндийг эрэлхийгээр хамгаалж чадсан шүү. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Яг зөвхөн Монголд байж байхдаа бид нар нөө энгийн тайван газар байж байхдаа хүн ямар нэг юмны үн цэнийг мэддгүй юм билээ л дээ. Яг хэлэндээ салхаад одоо ялангуяа яг тэр одоо цагийн байдалтай газар очсон цэр цаг мөчид Монгол их орноор Монгол хүн болсноор маш их бахархдаг. Монгол цэрэг болсондоо бас айгүйх бахархдаг тийм юм билээ. Тэр өнчирч хоцорсон хүүхдүүд, эмэгтэйчүүд, өхөл хагцал, цус нулимс, сүрч ивдэгдсэн хот суурин балгад энэ бол одоо иргэний дайны гашуун. Хүний амь насыг хамгаална гэдэг чинь бол тийм ээ аюулгүй байдлыг хангана гэдэг чинь маш сайхан юм байна. Ер нь бол хүнд амар амгалан байдлыг бол бэлгэлж байна гэдэг бол энэ бол өөрөө бол асар их тийм одоо том бэлэг гэж ойлгож байгаа. Хүн аврахыг одоо яг үгээр хэлж чадахгүй байна одоо. Үнэхээр сайхан байдаг юм байна бас. Хүн аварна гэдэг бол энэ зөвсдмөглөн болж байгаа газар очиод энэ тэнд хүний амь эрсдэхийг хараад энэ тусгаар тогтнол гэдэг ямар их үн цэнтэй юм бэ гэдгийг одоо манай ажиллагаанд явсан бүх хүмүүс мэдэрдэг. Өнөөдөр халуун апрог 40 градустай байж байгаад Монголынхаа онгоцны буян тухай дээр буугаад сэрүүн сайхан салхиа үнэрлэхэд тэр бол их орныгоо мэдэрдэг тэр. Тийм л мэдрэмжийг одоо биднес хүний нутгаас аваад энэ их орныг бол туссан дурчтай хайрлах тийм л байна. Их орны үн цэнийг бол биднес одоо үнэлэхэд бол хэцүү. Энэ бол асар их үнэтэй. Энэ тусгаар тогтнол. Энэ газар нутаг. Лонгоо зэргийн бид бол өнөөдөр өөрсдөө тангараг өгс. Энэний төлөө л явж байгаа тусгал өстэй. Бүгд найрамдах Өмнөд Судан улс даах хугацаанд үргэлжилсэн улс төрийн хямралаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөө иргэний дайны хүнд хэцүү цаг үед Монгол улсын зэвсэгт хүчний 3 дугаар мот бодлогын батальоны бие бүрэлдэхүүн эх орондоо өргөсөн тангараг нэгдсэн үндэсний байгууллагын өмнө хүлээсэн үүрэгтэй үнэнч байж дайны дэлхийд энхийг сахиулах үүргээ чин шударгаар нэр төртөө гүйцэтгэсэн биз. Энхий сахиулагч нарынхаа энэ бахархалт одоо энэ гавьяагаар Монгол улсын одоо төр засгийн удирдлага нэгдсэн үндэсний байгууллагын хаалгаар нүүр бардам мордог болсон. Монголын энхий сахиулагч нар гэж ярьдаг болсон. Монгол цэрэг гэдэг бүр брэнд бий болсон гэдэг ингээ ярих юм бол өнөөдрийн одоо ач холбогдлыг бол одоо өгөөлж одоо болох байхаа гэж би бодож байна. Тэд бол иргэний дайны гадаас аврал эрен тэмцсэн мянган энгийн иргэд хүүхэд эмэгтэйчүүдийн амнаас эрүүл мэндийг авран хамгаалсан их цагийн бааtruуд эгэлж энэ цэрэг энхийг сахиулагч байна. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүгддээ баярлалаа. Ирэх 7 хоногийн дугаараар эргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.